Одоогор сонгуулийн тойргийн төлөө нэг бие цуцтал нэгэн дээлээ урагтдаг үзэлцэж байгаа тойрог бол Дорнод аймаг байна. Сонгуулийн дүүлэн эрчи аваагүй байхад зурагчин гишүүн зоригт би Дорнод аймгийг боловсруулах надад хэмээн саахалцж байгаад Дорнодын тойргийг өвчлөд авсан. Гэвч Дорнодын ардчсан намынхан тэр зурагчинтай мантай байгаа бол та. Маньд сүүлдээ бүр өнөө хилээсээ тойрох гуйж байгаа бол та дүр сошиалаар цацагдсан. Өнөөдөр харуул Дорнод аймагт хуучин партизан бэлэг сайхан бүр 54% яваага зарлаж харагдана. За энэ жоо PR гэж мэдэх юм. Хаянгагийн боловсруулалтыг бас энд мартаж болохгүй. Би дааж нэр дэвшээд нэлээд өндөр хувьтай гарч ирсэн бас гэж рейтинг өндөртэй яваад байгаа. Гэхдээ эдгээрээс хамгийн хүчтэй өсөлтөгч бол Монгол Ардын намын хуулийн зөвлөгч Жиргээ Чуулж Баттөмрийн энх хоёр гэдэг хүн байна. Цаазын ялыг сэргээх талаар саяхнаас яриад эхэлсэн дээрээр Дорнодод нэр дэвших сурагтай байгаа. Хэрвээ дэвшвэл маш хүчтэй өсөлтөгч болж таарна. Үүний араас номд гишүүн жагсан гэхдээ өөрийн бохир байлээ болох аймгийн засаг дарга Батамсрын хүн цагнаж дөвчгөлж байгаа папарац дуулдаг Мөнгөнбот Уулаа нарын гайгаар нэр нь нэгээд сэлсэн тул эмзэг мэдрэмтгий дормчууд жигээд хөөж талтай. За тэгээд араас нь Галабабын Отгонбот ардчсан намын дарга Цэрэнчим гэрчлэн хөшөөж иш суурсан ардын жим балархгүй байна. Одоогоор хамгийн халуун тойрог бол энд л байна. Хүчтэй бие даагч хүчтэй залуу лидерүүд мөнгөтэй айлын иргүү хуучин ахах партизан унаж ашиггүй Галабаачин. За тэгээд бүр гээгдэж мартагдсан дөө шин байрч бас шивнээд сөнгөтөд явж байгаа мэдхийг тиймд олцсон тойрог болчиход байгаа. Хэрхийг тэр өдрийн тэнгэр мэднэ одоогийн прогнозоор цаазын ялын пиарчд хамгийн өндөр оноотой яваад байх шиг. Монгол цаазын ялын ч юу юм гэхдээ хатуу хүчтэй хүн өвүүлэгдээд байгаа ч үүний шүү.